бодвол гэдэг Гарата клубын хүүхдийн тасгалжуулагч хийдэг. Гарата клуб нь үүсгэн байгуулалтаа 4 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Мотой болон жижигцүү гэсэн халуун тулааны төрлүүдээр хичээлдэг. Намайг Амар гэдэг би 10 настай би жижигцүүгийн спортоор 1 жил 3 сар хичээж байгаа. Тамаа нөгөө намайг Уянгаа гэдэг би 17 настай. Энэ спортоор хичээлээд дөнгөж 1 сар хасуулж байгаа. Тэгээд ерөөсөө тэмцээнд орж ирж байгаагүй одоо удаа аваад хичээлээ. Жижигцүү нь эртний төвхтэй Японоос гаралтай бөгөөд Бразилд илүү түүн одоо хөгжсөн байдаг. Жижигцүү нь одоо Монгол 2007 оноос эхэлж 10 дахь жилдээ одоо хөгжөөд явж байна. Барилдаан тэгээ бас нөгөө бэлтгэлт багтай энэ спортоор хичээллээр би 1 жил 4 сар болж байна. Одоо надад гарсан өөрчлөлт гэвэл зан ааш өөрчлөгдөж юм тууштай төвчээртэй хандах болсон. Тэгээд энэ спортын одоо давуу тал нь аюулгүй байдалтай. Одоо жудо гэхэд зөвхөн одоо жингээр орчдөг одоо хүүхэд том хүнтэйч байлгаж болохоор харин энэ спортод одоо жин нас одоо хүйс тэгээд бүсний англиар байдаг. Ер нь хүүхдүүд бага наснаасаа хичээллүүл зүгээр байдаг. Жижигцүүгийн спорт нь бусад одоо төлөвлөлөөс онцлог гэвэл насны хязгаар гэж байхгүй. Бүх насны хичээллэх боломжтой. Би нөгөө чөлөө цагаараа их гоё өнгөрүүлдэг болсон. Тэгээд бас нөгөө бас юм төвчээртэй амдаг болсон. Тэгээд сайн илүү хүчтэй болсон бас сайн барилддаг болсон. Ази авраг, Улаанбаатар про нөгөө дэлхийн авраг тэгээд хүүхдийн өсвөл Эмэгтэй хүнд амар тагсан спорт юм шиг санагддаг. Яг гэвэл айгүй хүчний юм хийдэггүй. Жудод маш их айгүй хүчний юм хийдэггүй. Эмэгтэй хүнд тас уяатай юм амар хийдэг болохоор тэр нэг илүү их давуу талтай. Тэгээд илүү сонирхолтой. Хичээж хийснээс юмд амар тэмцэжтэй. Тэгээд ингээд юм болгоныг ингээд өөрөө хийж чаддаг. Тэгээд хурд хүчит нэг бүх юм маань нэмэгдсэн. Тэгээд бас амар олон хүмүүстэй шинэ танилцж байна. Би одоо өөрөөр хүмүүжил авахаас гадна би авч соёлоо сонсдог. Бүтэцийн одоо маш бага. Ер нь одоо хэвтэй барилдаан талаараа бүхий одоо явцдаг учраас бизнесийн хэмжээнд маш бага авдаг учраас бүгд сонирхолтой хичээлдэг. Би явах юм жоохон муухай штайсан. Тэгээд энэ чи одоо хүүхдүүдтэй харилцаад илүү олон найз нөхөд болсон. Жингийн асуудалтай хүүхдүүд маш их орж ирдэг. Ганц 2 сар хичээлдээ ерөнхийдөө жингээ маш 5-6 ч юм уу тэр тухайн хүүхдийн одоо бие онцлог талаар маш их чигээ айжмаар тасч чаддаг. Тэгээд бие талаас нь одоо маш хөөж би ээжтэйгээ хичээгээд нөгөө нэг холимогтлаа кикбокс юмд явдаг хамт. Тэгээд ээж бас намайг энэ жижигчүүд чи яваад үзээ ямар хоо юм байна. Бас чамд хэрэгтэй гэж. Тэгээд энэ яг явж эхлээд би яг хоёр спортоор цуг явж эхэлж байгаа. Эхлээд хичээж байгаа хүүхдүүдийг эхлээд барилдуулах нь гол биш. Тэгээ манай клуб бол одоо тухайн хүүхдийн бие болдрын физиологийн тогтвортой одоо тусгай сургалтаа сонгож тэр тухайн хүүхдэд тохирсон тусгай сургалтыг одоо сонгож тэгээ тасгал байдлаар За 2018 он маань Гарата клубын үед одоо маш амжилттай жил болж өнгөрсөн.
дэлхийн универсиадын столын наадам болон дэлхийн авралт оролцохоор манай клуб бас 13 тамирчин хүүхдүүд явсан. Түүнээс болохоор дэлхийн фестивалаас нь болохоор 13 удаа медаль авсан. Тэгээд дэлхийн авралгаас болохоор 2 авт 2 хүрэл медаль авсан. Ажилтнаар оролцсон. Жижигзүүгийн улсын авраг болон Азийн нээлттэй тэмцээн, Монгол тав тэмцээн гэдэг бүгдээрээс оролцдог. Улаанбаатар хот маань одоо маш их уртаа өнөртэй байгаа учраас чөлөө цагийн зөв боловсон өнгөрөхийг хүсвэл зүгээ хичээлээр үзээрэй.